13 Алтай улсын тусгаар тогтолцоо ордог. Яагаад гэхээр 13 Алтайд юу үлссэн бэлээ? Ам үлссэн. Ам гэдэг зүйл үлссэн. Цэцэгсийн ам, чулуудын ам, гол мөрөн булаг шандны ам, хүний ам, агарын ам. Ам гэдэг зүйл 13 Алтайд үлссэн учраас ам өнөөдөр ч гэсэн тэнд ам үлсэж байгаа. Ирээдүйн ам. Бусад гариг хэрэгслээр магадгүй очиод чулуу нь олох, өвс нь олох, амьд нь олох амьуд тэнд үүсэж байгаа. Тийм учраас 13 Алтайгаа хамгаалах нь хүндрэлтний орон зайн тусгаар тогтнол юм аа гэж байна. За тэгээ 13 Алтай, Алтайн 13 сардаг оргил Отхон тэнгэр хайхныг бүтээсэн гинэ. За 13 Алтай нурууны дор алтан цөм бий. Алтан тэр цөм 33 цөлийг бүтээсэн юм. 33 цөл нь 33 тэнгэрийг хамгаалсан юм. 33 тэнгэр нь мөнх хөх тэнгэрийг хамгаалдаг юм аа гэж байна. За мөнх хөх тэнгэр нь Отхон тэнгэр хайрханда мөнхөрч өдгөө хүрсэн домог бий. Сонсож байна уу бүгдээрээ? Сонсож байгаа тий? За 99 тэнгэртэй хөх тэнгэр 100 тэнгэртэй болон мөнхөрч 99 тэнгэрийнхээ зүрхэн энэ үрдээ Отхон тэнгэр хэмээх алдар хайрлаж дүрийг нь мөнхлөн дүрсийг нь босгон Ингрийн энэл оргилдоо эвэлэн байд залсан юм аа. Отхон тэнгэрээ бүтээсэн Алтайн эцэгдэн хайрлагтаа отчгэн үрсээ мөргүүлж адис хүрдээлгэн суугтаа мөнхийн удмаа залгамжлах үнэнийг таньдаг ёс жанчлаа мартаа юудаа үрс минь гинэ. Хэлтэй болгоно нь хэлхэлдээд хөлтэй болгоно нь хөлхөлдөөд хүлэгтэй болгоно нь хөрсийг нь хуулаад байвал хөрс дэлхий чинь үлдэхүү дээ. Хүн төрлөختөн чинь оршихуу да. Отхон тэнгэр хайрхны дор отхон тулга бий. Тэр тулга хүн төрлөختний анхны галыг асаасан анхны тэрл аянгийг тусан авч галын цогийг манах галын эрдмийг орцог мангадаа нарт анх сургасан юм. Тэгэд Баямөнх Бирма 2 Отхон тэнгэр хайрхныг мандаас яасан шүү. Галыг нь. За нэгдүгээрх нь за хоёрдугаарх руу нөрөө. Яагаад 9 тусгаар тогтнол болчихв? Яагаад Отхон тэнгэр хайрхан дээр ирчихв гэдэг утгаа. За мөнхөх тэнгэр чинь биш. Мөнхөх тэнгэрийн орон зай буюу алтан цөмийн дор нь байдаг юм биш. Отхон тэнгэр хайрхны дор. Тэгээ 99 тэнгэр яриадсан чи 100 дахь тэнгэр нь эндээ байдаг буюу 100 дахь тэнгэрээ мөнхөх тэнгэр гэж бэлэгдээд зааж байгаа бэлэгдсэн зөв нэрлээд багтаагаад 99 сүлингийн энд багтаагаад хадгалсан учраас 100 гэж нэрлэв. Гэхдээ 100 гэж нэрлэхгүй дээ мөнхөх тэнгэр гэдэг. 99 тэнгэр энэ Отхон тэнгэр хайрхныг мөнх байх үргэлжлэл болж байна. За байгаль хоёр дахьт нь байгаль далай ээж бол хүн төрлөختний одоо дараагийн тусгаар тогтнол шүү. Байгаль далай ээж болон түүний аршаан ундрагыг хамгаалах тусгаар тогтнол буюу амьсгалын тусгаар тогтнол гэж байна. Амьсгалын тусгаар тогтнол. Аршаан ундрагыг гэх дэлхийн 10 хүч бүтээдгээ гэж байна. Байгаль далайн аршаан ундрагыг их дэлхийн 10 хүч нийлжээж бүтээдэг гэж шүү. Та нар энэ байгаль далайн тухай нэлээд сайн судлаарай да. Яагаад байгаль зүгээр нэг далай биш тэнгис биш нуур шиг харагддаг шүү дээ, томхон нуур шиг. Тэгэд далай гэж нэрлээд байгаа юм байна. Цаад үйл хэрэгэн дэндүү агуу болоод нэгдүгээр тэгж байгаа шүү дээ. Хоёрдугаар нэгэн цаг тэр чинь далай байсан шүү дээ. Тэр цагтаа дэлхий дандаа өнөөдөр ийм дүр төрхтэй байгаагүй. За тэгэхэд ингэж байна. Байгаль далайг аршаан ундрагыг нь их дэлхийн 10 хөвч бүтээдэг. Тэр 10 хөвч Австрали төвийн 10 хөвч байдаг. Санаж байна уу? Миний сургалтанд суусан хүмүүс Австралийн 10 цөл гаргаж аваад би яриад идэг байсан. Виктория антер гэж байгаа л домын сургалтын дээр байгаа. Домын ам дээр. Австралчин тэр чигээр цөл шүү дээ. Тэгээд бид нар яагаад дахин тийшээ л ингэ яваад байгаа гэж та нар бас бодоорой. Австрали явах дуртайдаа яваагүй шүү. Дандаа цөлөнд дуудаж явдаг шүү. За 10 тэр хөвч далайн царцсын цөмөөрөө хас эргэлтээр холбогдож тэр хасын эргэлтээс байгаль далай ээжийн аршааны цөм хамт эргэж хөвчийн амьсгалаар аршааны амьсгалаа үйлдвэрлэж ундарж байдаг. Өөрөөр хэлбэл тэр 10 цөл чинь өөрийн гэсэн цөл болгон одоо цөмтэй холбоотой тийм үү? Ямар нэгэн дэлхийн цөмөөс ундаргаан гэдэг зүрхнийхээ зохлох хүчийг авч байгаа шүү.
10 цөм амьтай 10 цөл. Тэр амьд байгаа тэр цөл нь ингээд элсэн тогтоогоод элсэн агуулад элсэн нүүлгээд элсэн доторх амьдралаа бий болгоод байж ах тэр зүрхний зохил буюу цөмийн хүчийг тэр доошоо дэлхийн цөм өгж байгаа мөртлөө тэр 10 цөмийн тэр нийлээд гарч байгаа тэр цөмийн лугшилт буюу цөмийн эрчим энергийн тэр хас эргэлтээс байгаль далай ээж өөрөө аршааныхаа ундрагыг татаж авч өөргөө одоо тогтоон барьдаг гэсэн утгатай байхгүй. Байгаль хамгийн гүн далай шүү дээ. Та нар тэр зургийг үзээрэй. Дэлхийн хамгийн цэнгэг устай бөгөөд хамгийн гүн буюу яг тэр нэг юу шиг Лорентийн ангал шиг тийм гүн штэ дотгошоогоо. Тэр нь дотгошоогоо явсараа шууд цөм рүүгээ очиж байгаа. Тэгээд тэн цөмөөс яаж ин цөмийн эрчим хүчээр огторгуугаас болоод эвтлэхийн хөр шорооны гүний уснасаа тэр их ариун цэвэр усыг урсган тогтоогоо цэвэршүүлээд гаргаж ир тогтоох хүчээ хаанаас авдаг вэ гэхээр Австрал твд байдаг 10 хөвчийн өөрийнх нь зүрх нь одоо цөмийн тэр хүчин дотроос ингэж гардаг. Одоо цөм гэдэг зүйл чинь мөнхийн эргэлт байгаа. Тэр мөнхийн эргэлт нэгнийгээ эргэлдүүлээд машины нөгөө нэг олон араан шиг онцлог хөдөлгүүртэй бол олон онцлог ингээд нэг онцлог эргээл дараагийн онцлог эргээл цаг хүртэл тэгдэг штэ. Баахан олон нэг онцтой. Тэгэл минутын секунд нь ингээл цаг нь гэж эргэдэг шиг тийм олон онцлог хөдөлгүүр энэ цөм дотор ч байгаа. Тэгжээж нэг нэггээ бүтээгээд нэг нэггээ тэтгээд нэг нэггээ одоо агуулад оршоод байгаа. Тэгэхээр хаа байгаа одоо байгаль далайгаа бид юу бүрэн бүтэн байлгахын цаана хүссэн хүсээгүй тэр Австрал твч 10 цөлийг дахиж бүрэн бүтэн байлгах ёстой болчиход байгаа байхгүй. Цөмийн амийн амьтай байлгах ёстой болчиход байгаа. За тэгэхээр байгальдаа ийм очиртай байгаа нь. За тэгжээж байгаль далай өөрөө эргэлдэж байж тэр цаана байгаа 10 хөвчин одоо бас амьд оршиж байж тэр хөвчөөс гарах агаарууд нь үнэрүүд нь үнэрт хийнүүд нь салхиуд нь тэгээд тэр бусад одоо юу байдгийг хөр шорооны шимийнх нь олон хялмаа байдаг юм манан байдаг юм буудан байдаг юм тэр олон зүйл нь өнөөдөр байгаль далайг тогтоогоод байгаль далай тогтон байхдаа дахиад амьдралыг хүндрэлтнийг бүтээлж оршиж байна. Байгаль далай дээр анхны юу ирсэн гэж хэлсэн. Байгаль далайд мэдлээ тэндээс анхныхаа амьсгалыг аваад тэгээд эс болоод эс нь эсүүд болоод гэж ярьсан тий. Тэгээд эсүүд нь амтан болох замдаа орсон юм аа. Амтан болох замдаа ороод зүүн хөвчөд ирж төрсөн юм аа. Хөвчөд ирж төрөөд ингээд идэж уудаг битээ ингээд хоол хүнсээ таньдаг мандаг хамар амтай болоод дараа нь элсэн гол очиж төрөхдөө ястай толгуур эдэрхтэнтэй хальстай эвэртэй шүдтэй болсон гэдэг дөнгөж сайхан ярьсан. Амьдрал тэгж бий болсон. Тэгэхээр байгаль далай дэндүү ариун дагшин байх. Байгаль далайн тусгаар тогтнод өөрөө амьсгалын буюу агаар мандлын чинь тусгаар тогтно. Хөвч тайгыг урд байлгаж байгаа. Хүн амьсгалдаг бүхнийг амьсгалуулж байгаа тэр хүчийг байгаль далай өгж байгаа учраас байгаль далай бол орон зай амьсгалын тусгаар тогтнол байх нэ. За 3 дугаарх нь хөвсгөл их далай. Хөвсгөл их гэж нэрлэдэг шүү. За хөвсгөл их далай болон түүнийг бүтээсэн зүүн хөвчин тайгын тусгаар тогтнол буюу хүнсний тусгаар тогтнол. Хөвчин дэлхийн хүнс энд анх соёолж, нахиалж, хагдалж, үрсэлж ургасан юм аа. Харин энэ хөвдөн хүнсийг бүтээхэд Африк уг нь бол Аз төв гэхдээ Мөнзөг хаан ингэж хэлээд байна гэж би бичсэн. За ямар ч байсан Африк твийн шавар нь ижи ижийн болж байсан гинэ. За өөрөөр хэлбэл тэр хүнсийг зүүн тайгын хөвд буюу хөр шороог бүтээхэд Африк твд байгаа тэр шавар бүтээсэн байна. Бүтээхдээ цөмөр дамжуулсан дандаа. Цөмөрөө дамжиж л холбогдож байгаа шүү бүх юм. За дахиад би цаашаа бичлээ. Тэнд сүн шалбааг өөрөө бий болсон гинэ. Тэр шавар гэдэг байгаа. Саяын Африк твийн шавар нь ээж нь болж тэр хөвдөн хүнсийг ургасан. Сүн шалбааг байсан. Тэр сүн шалбаагийг дэлхийн хэвлийгээс өөрөө мэдлүүлсэн гин. Дэлхий өөрөө усаан дээш нь шахаж шороогоон дээшээ болгож шавраан бий болгож ээжэж тэнд нь сүн шалбааг анх бий болсон гинэ. Өдгөө тэр шавар сүнсэн тэнгис нэрээр оршиж байна. Сүнсэн энэ тэнгисийн хужир нь цөм бөгөөд энэ цөм Эрдэнэсийн далайн цөмийг тогтоон барьж
Эрдэнсийн далайн цөм нь их газрын царцас давхрыг бүтээж тэрл давхарга нь дэлхийн хэвлий доторх эрдэнэсүүдийг ургуулж ургасан тэрл эрдэнийн хөрсөн дээр нь хөвчин дэлхий бий болсон юм. Хөвчин дэлхийг дархан хамгаалыг бол сүнсэн тэнгисээ хамгаалах учиртай. Сүнсэн тэнгис хаана гэдгийг мэдхүү. Дэлхийн сүнсэн тэнгис гэдэг маш их давстай, хужиртай амьдрал байдаггүй гэж үздэг. Африкт байдаг гэдэг байгаа. Үзээрэй заа юу. Дайдси гэдэг нөгөө сүнсэн тэнгис гэдэг нэртэй. Тэр сүнсэн тэнгис амьдрал загас магас байхгүй болохоор энэ сүнсэн тэнгис гэдэг байдаг хэрнээ маш их хужиртай гэж нэрлэгдээд маш том тэнгис байгаа. Тэр тэнгис манай хөвчийг ургуулдаг гэж боддоо. Хөвчийн хөрс шим мандлыг тэр сүнсэн тэнгисийн дор байгаа цөмөр дамжаад тэр шаварна, тэр шороо шалбааг нь тэр цөмөр дамжиж их дэлхийн хөрс шороог доороос нь тэтгэж их дэлхийн дотор өчнөө олон эрдэнсийн далай гэдэг чинь энтгийн далай гэлж байгаа шүү дээ. Энэ энтгийн далайд байдаг шиг олон төрлийн эрдэнсүүдийг бий болгож ээж энэ хөвчт чинь хөвд ургаж байгаа шүү дээ. Тэр хөвдөн дотроос юу ургаж байгаа? Бусад өвс ургамлууд бий болсон. Энэ хөрс шорооны өвс ургамлууд бүгдээрээ гаралд үүснэ хөвдөөсөө бий болсон. Нэгдүгээр. Хоёрдугаар нөгөө олон бий болсон амьууд чинь хөвдөн дотор зүүн тайгын хөвдөн дотор анх гэдэг ингээд хөвдөн дотроос нь байгаа тэр гоё шүүсийг нь хялмааг нь шүүдрийг нь мөндрийг нь долоогоо тэр навчсыг нь долоогоо навчснаас гарсан шүүсийг нь залхиад тэгжээж өөрийнхөө биеийг бий болгож бүрдүүлж цөлд очиж амьдрах чадвартай болсон. Тийм учраас хөвд дэндүү юу зүүн хөвсгөл далай болоод хөвсгөл далайг тогтоон барьж бүрдүүлж байгаа зүүн тайгыг хайрлах учиртай маа. Тэр нь хүнсэн тусгаар тогтнов. Зүүн тайг байхгүй болох юм бол их дэлхийн хөрс шороон дээр ургах өөр өвс ургамлын өрсүүд бий болж чадахгүй. Их язгуур нь тэнд байгаа. Харин хөвчийг хөвсгөлийг хөвчлөг хамгаалахын тулд сүнсэн тэнгисийг хамгаалах ёстой. Гэхдээ сүнсэн тэнгис өөрөө өөрийгөө хамгаалж болдог. Хүн орд сэлж чадахгүй. Нийл хожир, нийл давс. Нийл доошоо ингээд шавар сараад очдог. Харин бид монголчууд бид хөвсгөл далайгаа өвчтэйг нь хамгаалж авах үүрэгтэй шүү. Энэ нь тэгэхээр хүнсний тусгаар тогтнол буюу хүн төрлөختний хүнс. Онготон ч хүнс хэрглэж байгаа. Хурхтан ч хүнс хэрглэж байгаа. Энэ урагч байгаа ус ургамал бүхэн хүнс хэрглэж урагч байгаа. Энэ хат чулууч гэсэн хүнс хэрглэж тогтож байгаа. Дээрээс нь байгаа амтан бүхэн хүнс хэрглэж байгаа. Тэгээд хүн бид хүнс хэрглэж байгаа. Тэгэхээр хүн төрлөختний хүнсний тусгаар тогтнол хөвсгөл далайтай маш их холбоотой шүү манайхаа. Хөвсгөлийнхэн явж хөвсгөл далайгаа тангиж байгаа шүү. Тэндэг 13 аваа маваач илийн хийх гээд байгаа юм билээ. Хөвсгөл далайд болохоор хүн 5 одны 5 махбодын хүн эрчим оршдог. Тэгээд тэр хүн эрчмээс чинь чулуугийн, модон махбодын, шороо махбодын, хий махбодын, алан махбодын ургуулдаг. 5 махбодын дэлхийн 5 махбодыг ургуулдаг. Хөвсгөл чинь тийм. Далайн хүү, модон хүү, галан хүү, аршаан хүү гэдэг. Дээр нь агаарн хүү байгаа. Тэр 5 хүүг тахин шүү манайхаа. Өсгөлийнхөө. Өсгөлийнхэн дээр нэмж тэрийг тахилсан бус очиж тахилцаарай. 5 цагаан суург басна гэсэн шүү. За 4 дахь тусгаар тогтнол. Ойлгож байна уу манайхаа би ингээ яриа яваадах уу? За даян хайрхныг бүтээсэн дархтын хотгорын тусгаар тогтнол буюу үндсэн хуулийн тусгаар тогтнол. Ямар тусгаар тогтнолоор галаа амгаснаа мэдчихэж байгаа юу? Энэ даян нүүнхийн хурандаа бацвал хинтээ лексматай юу хинтээ нэг нь гарч ирсэн шүү дээ. Түрүүний тэр хүнсийг болохоор хин хийсэн шүү дээ. Юу загтаа хин хоёр ирсэн шүү дээ. Сэдв хоёр ирсэн шүү дээ. Тэр нэг байгаль далайг болохоор баясгалан баяртай хоёр ирсэн шүү дээ. Ойлгоорой манайхаа. За дархтын хотгорын доор далай байдаг. Тэр далайг галан далай гэдэг. Галвыг үүдгэх их хүч, гариг иргэсийг шатаах их хүч, газар дэлхийг бутлах их хүч тэрл далайд галт лууных нь амьсгалтай хамт асаж дүрлзэж байдаг юм.
Тэрл луун эцгийг тогтоон барих нэгэн хүч дижи даян хайрханда даруухан төрхөөр айдуухан оршдог. Тэр ээжийн хөвлөд галан өндөгнүүд төрж галан тэр өндөгнүүд нь үүрнээсээ дэгдэхээ хүлээн үүрсэн нойрсож байдгийн. Галан далайн хүүтэй ам нэгэн орших галт цөм, ган цөм, гам бүс газар бүр бий. Гам бүслүүрийн тоног анган бүргэний чимэг болж халуун аршаан, халуун нуур, халуун шанд, халуун оргилгууд оршиж байна. Даян хайрхны ёроолд байх галтлуун эцгийн хилэн дарах аваас даян хайрхан бүтэн үлдэж даян дэлхий бүрэн орших учиртай. Анхны цахиур салхи энэ хайрханд дэгдэж анхны цахилгаан төмөр энэ л хайрханд гарч төмрийн тэр үнс үртэс алтан тайгыг дахин ургуулах шимэн болсон билээ. Алтан тэр тайг Америк твдэн цэнэгт хурмастааран амин хүү холбоотой алтан шаргалдаж ургаж буйв. За тэгэхээр даян дээр даян хайрхан маань одоо энэ утган тэнгэрийн цаагуур байгаа шүү дээ. Даян хайрхан. Тэр хайрхан чинь дархтын хотгортой холбоотой байгаа. Дархтын хотгорынхан энэ өөртөө хотоогоод баг энийгээ өндөрсгсөн ч гэж магадгүй мэдгүй ямар ч байсан даян хайрхыг бүтээсэн гэх. Гэтэл явж цаана нь доор нь болохоор том галт чадж байгаа галт юу байдаг юм бэ шүү дээ. Уцалж байгаа далай галан далай. Тэгээд тэнд үндсэн хуйлах юм байдаг юм байна. Дургуун өргөх юм бол галыг нөлөөлчихдөг. Дуртай байх юм бол за галыг өргөхөөс нь хамгааллаа шүү гэдэг ингээд. За ямар ч байсан тийм байдаг юм бэ. Харин явж тэр нь Америк твийн тайгыг алтан тайг гэдэг нэртэй тайгыг ургуулж байдаг гинэ. Тэрийг нь олох хэрэгтэй л байх. Судалж хэмжээгүй. Лэгзмаа Бачарал хоёр судалны үз. Лэги. Одоо ямар тайгууд байдгийг, ямар тайга тийм гоё шаргал тайг байдгийг алтан гэж нэрлээд байгаа. Магадгүй алтан гэж нэрлээгүй ч гэж бодов. Гэхдээ гоё шаргал өнгөтэй тайгуудыг судалж байгаад аль нь болоо гэж мэдчихэд эн чинь одоо тань мэдгүй шинж ухаанд хэрэгтэй шүү дээ хожим. Тэгэхээр манай даян хайрхнаас бүхэл бүтэн Америк тийм нэг алтан тайг хамаарат байна шүү. Тэр нь цаана доторгууруугаа алтан одод руугаа холбоотой л байгаа. За 5 дугаарт нь Бадар хундаг нуур. Бадар хундаг нуурыг урлсан байгаль их. Дэлхий гаригийн тусгаар тогтнол буюу цусны тусгаар тогтнол. Мөнгөн цөмийн сав болсон Бадар хундаг нуур минь үү? Мөнгөн сарны ам болсон байгаль дэлхий ижи минь үү? Мөнх цэвдгийн эзэд болсон мөсөн нүдэн эцгэд минь үү? Мөрөн голын ижид болсон мөнгөн шанхад бурхад минь үү? Бадар хундаг нуурыг мөнгөн цөм солир ижи мөнгөн цөкстэй шимээрэн мөнхийн жаргалыг бэлгэдэн мөнх бүсийн огторгүйгээс мөнгөн өрүүн дээр мөндөр шүүдэр болгон тогтоогоод тусал туслаар туслуулан байж мөнгөн хунгаа дүүргэсэн юм гинэ. Энэ бас нөгөө юу хундгыг яриад байна. Мөнгөн хундаг дотор нь мөнхийн аршаан бий. Мөнхийн аршаан дотор мөсөн үрлүүд бий. Мөнгөн үрлүүд бий. Мөнгөн мөсөн үрлүүд нь мөрөн гол бүрийн мөнгөн хөврөл болж мөсөн цөн түрээд мөнгөн харц гисээд мөнгөн үрс мэдлэх цагаар зүг бүртээ мордож зүсэр борооноор нярайлж зүлэгт цэцгэстэй хамт торнож зүүдний ертөнцтэй буцахаар уснуу шигуудыг даган оддог гинэ. Тэгэхээр энэ Бадар хундаг нуур юу болж хувирв? Дэлхийн ээж чинь бараг булаа явчлаа шүү дээ. Байгаль их гэд нэрлээд байсан Бадар хундаг нуур юм биш үү? Энэ ингэж байгаа шүү дээ. Бадар хундаг нуурыг уурсан байгаль их гэжээд дэлхийн тусгаар тогтнол буюу цусны тусгаар тогтнол. Тэгээд түрүүн энэ Бадар хундаг нууран дээр буурсан хүмүүсийг их дэлхийг хайрлах, их дэлхийг үнс гэд ингээд. Тэгээд бид нар тэнд очиод яасан нууртаа золох гэсэн чинь үнс гэд бид нар ургалаараа золгож үнссэн шүү дээ. Тэгээд тэрсэн чинь хэн дээр гигантс дээр буусан ээж үнс энийг энэ хурц шороог үнс гэд ингээд үнсээд өнөрлүүлээд холбоос өвсгсөн шүү дээ. Чутган тайлгдчих өгөхгүй байсан чинь. За тэгэхээр нэг мөрөн голон мөрнүүдэд амьдрал хайрладаг, сүнсүүдийг хайрладаг эндээс бүтээдэг нь байх нь вэ шүү энэ Бадар хундаг нуурч. Зүлэг цэцгэстэй хамт торнож гэхээр энэ байгаль ээж гэж байгаль их гэж бид нар их дэлхийн энэ нэг эмийн уран манд алаг цэцгэсүүд
идэх гэдэг ялгааг нь ойлгож байгаа юу? Тэгвэл байгаль их гэж энэ савшин ертөнцийнхаа сүү буюу өөрс урмал үндэс наалч зэсгэс амуу тариа буудай тэр бүгдийг чинь бас хэлж байгаа шүү дээ. За тэгээд Бадар хундаг нуурыг байгаль их айх гал их болгож мөнгөн цөм эмгэд өндгөвчөндөө тэж өдрөөндөө гэдэж фүйндээ хурайлж хөхөндөө бүүж өрцөндөө тэсэр өдий хөтлөсөн маа. Бадар хундаг нуураа хүй их гал хэмээн дахиж шүдэж 21 дагин симэн умайн галаар амьсгалуулж өгсөн ачтан үсээ ачийг нь ихэн таагуул явна юм гээд бид нар 23 онд 121 дарихыг тахилах хийснийг хэлж илээ. Хөх толботны ариун цус, хүн төрлөختний эжийн цус, хөх тэнгэрийн умайн цус, хөх мөнх тэнгэрийн хүйн цус, оройгийн икэ нарын эхсийн цус даргалагдаж хэмээн хүн төрлөختөн ашиг ариун байх жамтай буй. Эмэг гэдэг үг бол умаа экэ гэсэн үг ээ гинэ. Энэ хундаг дотор эхийн болор сүн эхэс анх задарч сүнсэн өндөг анх төрсөн юм. Сүнсний анхны сүн эс энд анх мэндэлсэн юм. Түүнийг сүн замын сүн гэрлүүд нүүлгэн ирүүлсэн юм. Сүнс анх үүссэн газар гэж энэ Бадар хундаг нуур. Ойлгохгүй бол энэ бичлэгийг дахин авч уншаарай манайхаа. Нэг удаа сонсоод та нар ойлгохгүй шүү. Яг гоо сайн ингээд авцалтаа уялдаагийн сайн ойлгохгүй шүү л гэж байгаа. Ярихад бол ойлгож байгаа. Гэтэ яагаад ямар учраас юу болчих вэ гэдгийг сайн уншуул ойлгох шүү. Сүн цөм энд унсан юм. Сүн солирхон энд галбсан. Сүнсэн хүн төрлөختний сүнсний амьдрал эндээс эхэлсэн юм аа гэж байна. Анхны солир унсан юм биш сүн солир. Тэгээд сүнсний амьдрал гэсэн юм. За Болормаа Болдбаатар 2 эл Болормаа Болдбаатар 2 галын мандаасан байгаа шүү. Ямар өвгдээдтэйгээ ирэх ш ойлгоно үс. Тэгээ яагаад тэр болроо дахиж гарч ирээд энэ хүн төрлөختний төрийг мандуулах босгох үйл ингээд дөрөв дахь галыг дахиж бадрааснаа бас ойлгох байлгүй. Би бол зүгээр шууд тандалтаар явсан шүү. Тэгээс би надад ийм логикоор ингээд уйж мөж бодох завж байгаагүй шаардлагач байхгүй. Дээрээс хэлээд өгч байгаа юм. За 7-дугаархан хар зүрхийн хөх нуурыг сагсан хан хэмтийн нуруудын тусгаар тогтнол буюу тархины тусгаар тогтнол. Тархин гэр биеийн гэр болсон хөх нуур, номтын тэнгэрийн сан болсон хөх нуур, их дэлхийн акаш болсон хар зүрх, хөх Монголын зарлиг тоссон хөх нуур, хүн төрлөختний үндэс болсон хар зүрх, мөнх хөх тэнгэрийн төр болсон хар зүрх, оройгийн хар сүлд мансан хар хүрэн зүрх, огторгын цагаан туг намирсан хөх нуур, хар зүрхний хөх нуурын нуур гэж төгсөж байна. За хар зүрхний хөх нуурын дотор анхны хөх бүр мэндэлсэн юм. Энэ л хөх бүр хөх нохойн дээдэс болон хөвдөнд эхэлж унсан юм. Хөвдөнд нь унсан тэрл хөх амтан хүм болж торнож үл дийлэн бурхан болсон ч хөвдний үндэс болон үлдэж хөвчин хангай ургуулах хөх хөвд, хөх үрсэлгэ, хөх сөг, хөх бод, хөх мод, хөх ой, хөх хөвч болон үржиж өдгөө хөх хожуул болон хөвчөн манан амьдарч буй. Түүнийг хөх гал өр, хөх тол бүр, хөх нохос эзэгч гэдэг. Хөх нохоо эзэн, хөх нуурынхан яралд хөх хөвчөн үндэслүүлж, хөх бурхтаа мэдлүүлэн, хөх төрийн тангаргаа сануулan, хөх төрийн шүтээнд най тухалжил оршино. Хар зүрх шүтээнд мөргөж золгох бүрдчин, хөх галчин асаж, хөх толбчин сэргэж, хөх амчин энхэрч, хөх нуусчин энхчиж байдгийг. Хөх галыг чинь мансан хар зүрх хайрхан, хөх нуруугчин сагсан, хөх нуруу нууран дарахлахгүй юм бол хөх мөнх тэнгэрийн төр орших үрсгүй, хөх мөнх тэнгэрийн төр түших үрсгүй, тулах удамгүй, өргөх өвдгүй болох суурил буй. Хан хэмтийн нурууны дотор үлгэр бүхэн хадгалагдаж, домог бүхэн мутарлагдаж, судар бүхэн өвлөгдөж, сургаал бүхэн тэрлэгдэж, тэртээ хүээс өнөө хүртэл өртөөлөвдөн өвлөгцөөр байна. Хөхтэй мэрэгэн одны мөр күэн эцгэд, бүрт чон эцгэдийн мөр ие күэн гүнж нар, бүрэн хант төрийн мөр үгийн мэр иеэгүү күэн ижийн нар,
хан тэнгэрийн сан хүргийг хадгалан хамгаалan эндэл амьдардаг юм. Хатан иээгүй сор акак дай бөөку ижи. Хатан иээгүй сор акак дай бөөку гэсэн шүү сортой бүгэ. Ижи хар зүрхийн хөх нурд үлдсэн хөх хөвдний анхны тэрл өрөн үнцийг өдгөөч өвтөө нандигнан ингэртэй сүсгэлэн нүдэн үл завчин харцаан үс салган хамгаалан суух юм. Хөгсүү шанднаасаа хөрсдөлхийг төртэй байлгадаг хөгсүү шанд минь уу хүн төрлөختнийг тарихтай байлгадаг мөнгөн саран экэ цөм төр минь уу мөнхийн үнэнийг түүхээ болгон мотрлсон хөвч хангаан төрт гүрэн хөх мөнх Монгол минь уу хөх хожуул эцэг бол жахаа хамбуу эцэг нь билээ. Түрүү хин дээр нэгэн дээр жахаа хамбуу буруугаад өнгөрчих болсон шүү дээ. Хар сүлд эзэн бол мухалай төр экэ жанжин нь билээ. Хөх нуруу нуур экэ эмэг ижийн ай буга хатан билээ. Буюу ибага хатан билээ гэж байна. Ай буга гэдэг нь